11 дахь удаагийн талын салхи олон улсын мото фестивалийн зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг танилцуулъя. Фестивалийн мото парад уламжил ёсоор Игч Анжийн Сүхбаатарын талбайгаас цуваагаар хөдөлж 42 км замыг туулан Төв аймгийн Баянжандуун цомын нутагт байрлах говь спорт цогцлбор төрснээр фестивалийн үндсэн үйл ажиллагаа эхлэнэ. Бид энд дотоод гадаадын 8 орчим зочид, аялагч, жуулчид, мото сонирхогчдод зориулан 5 га талбайг хамарсан төлөвлөлтийг хийж байгаа бөгөөд мөн дээрх хоёр хэсэгт 1500 автомашины зогсоол байхаар төлөвлөж байна. Наадмын талбайн төв хэсэгт ховор чамин болон кастом мотоциклийн үзэсгэлэн байх ба түүнийг тойрон мотоклубүүд болон ивент тэтгэгчдийн асрууд байршина. Энэ удаагийн фестивал нь их хүүхдийн эрүүл мэндийн төлөө урьяндор зохион байгуулагдаж байгаа бөгөөд мото сонирхогчид, клубүүд, зочдыг бүхэлд нь хамруулах сонирхолтой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдахаас гадна дуу алдаж сэтгэл тогтлон мото спортын экстрим үзүүлбэрүүдгээд сонирхон ирсэн хэн бүхэн уйдах завгүй нэгэн өдрийг ая тухтай өнгөрүүлэх орон зайг төлөвлөмж бүтээж байна. Талбайд мотоциклтэй холбоотой төрөл бүрийн худалдаа, орон орны хоол, зууш, уух зүйл судалдаалах хасраас гадна талбайн зүүн хойд хэсэгт уламжлал ёсоор 500 гаруй хүн нэгэн дор багтаах ресторан лаунжийг байрцуулахын зэрэгцээ 150 орчим майхан кемп, 30 монгол гэр, 1000 орчим хүний тав дух амрах орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн өөрсдийн майхантайгаа хонох бэлтгэлтэй наадамчдаа зориулан 24 цагийн хамгаалттай отголох бүсийг тусгаасан төлөвлөсөн билээ. Түүнчлэн бид нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэл дүүргийн цагдаагийн албан хаагчид 24 цагаар бидэнтэй хамтран ажиллаж фестивалд оролцогчдын аюулгүй байдлыг цахин хамгаалах болно. Та бүхнийг талын салхи олон улсын мото фестивалд хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна. Талын салхи 2026